1959 оны 2 дугаар сард Цувын 9 уулын алхагч Дятловын давааны үеэр урлын нуруугаар явж байгаад учир битүүлгээр нас барсан. Тэдний цогцсыг шалгаж үзэхэд хэл нүд нь алга болсон гэх мэт янз бүрийн аимшигт аргаар өгсөн байдалтай олдсон ч үхлийн шалтгааныг хизээж тогтоогоогүй бөгөөд засгийн газрын нууц туршилтаас эхлээд харь гаргийнхан нийтийн хүртэл янз бүрийн онолууд байдаг. 2 дугаар сарын 1-ний шөнө хувь тавилантайгаа учрахынхаа өмнөхөн хатуу ширүүн газар нутгийг туулж буй шийдэмгий багийнхны сүүлчийн зураг нь энэ юм. Хэдийгээр Оросын засгийн газар 2019 онд хэргийг сэргээсэн ч шийдэгдээгүй хэвээр байна. Джонстоны алга бол Америкийн түүхэн дэх хамгийн том хүний амь насыг санаатаагаар хохироосон явдал гэдгээрээ алдартай бөгөөд 9 сарын 11-ний террорист халдлагын дараа ордог томоохон гэмт хэрэг юм. Ард түмний сүмийн шашны удирдагч гэдэг Жим Джонс дагалдагчдаа хандан тэднийг засгийн газар алж хүүхдүүдийг нь авахар ирж байгаа бөгөөд үхлийн аюултай цианидын бодис залхих нь цорын ганц хариулт гэж итгүүлсэн. Тиймээс 78 оны 11-р сарын 18-нд Гайн дахь Джонстон суурьнд 918 хүн хортой жимсний ундаа уусны улмаас нас баржээ. Энэхүү аимшигт зураг дээр Джонс төв болон түүний хэд хэдэн дагалдагчид алхахын өмнөхөн Джонстон хотод сайхан амьдарч байгааг харуулж байна. Лос Анжелесийн агаарын дайралт гэж нэрлэгддэг Лос Анжелесийн тулалдаа нь 1942 оны 2 дугаар сарын 25-ны шөнө Калифорни мужийн Лос Анжелес хотод болсон дайсны цурхал ба нисэх онгоцны эсрэг их бууны цохилт байв. Орчин үеийн нисдэг үйл мэдэгдэл судлаачдын үзэж байгаагаар тухайн үед орон нутгийн сонинд гарч байсан халдлагын зураг нь үнэхээр харь гаргийн онгоцыг харуулсан гэж үздэг байна. Лос Анжелес хотод болсон бас нэгэн аимшигт түүх бол Элиза Ламын үхэл 2013 онд болсноос хойш нууц хэвээр байсаар ирсэн. 21 настай оюутан Лам өөрийн байрлаж байсан Сесил зочид буудлын дээврийн усны савнаас нас барсан олджээ. Тэр үед хаалтад байсан дээвэр дээр хэрхэн гарсан нь тодорхойгүй байгаа ч алга болсон өдөр нь түүнийг зочид буудлын цахилгаан шатанд байгаа харуулсан маш хачирхалтай видео бичлэг байдаг. Бичлэг дээр Лам цахилгаан шатнаас гарч дахин орж гадаа хөнгөлт ярьж дохиж заримдаа лифт дотор нуугдаж байгаа мэт харагддаг бөгөөд энэ нь түүнийг ямар нэгэн далдын хүчний нөлөөнд орсон байх магадлалтай гэж үздэг. – 1945 онд Бритиш Колумбийн өмнөд салаа гүүрийг дахин нээх үеэр авсан зураг дээр цаг хугацаагаар аялагч гэгдэж буй хүн харагддаг байна. Түүний хувцас нарны шилэнд 1940-од онд өмсдөг байсан загвар биш, орчин үеийн байсан гэж мэдэгджээ. Тэр хүний гартаа барьж байгаа камерч тэр үеийн хувьд тохиромжгүй орчин үеийн дэвшилтэд харагдаж байв. Энэ зураг саяхан интернетэд тарсан тул түүнийг цаг хугацаагаар аялагч хипстер гэж нэрлэдэг. Бабушка хатагтай нь 1963 онд ерөнхийлөгч Жон Кеннедигийн амийг хөнөөх үеэр байсан үл мэдэгдэх эмэгтэй хоч юм. Түүнийг камер барьж байгаа нь харагдсан тул алхахын үеэр болсон үйл явдлын зургийг авсан байж магадгүй юм. Хэдийгээр буудалцаан болсон бөгөөд эргэн тойрныхан гэрчүүдийн ихэнх нь нуугдаж байсан ч тэрээр нүүрэндээ камертай зогсож байгаа нь харагдаж байна. Энэ зурган дээр 9-р сарын 11-ний террорист халдлагын үеэр нурсан өмнөд цамхгийн ирмэг дээр нэгэн эмэгтэй зогсож байна. Гараараа даллаж магадгүй тусламж дуудсан эмэгтэй анхны дайралтаас амьд гарсан нь илт боловч хэрхэн яаж амьд гарсан, дараа нь түүнд юу тохиолдсон нь тодорхойгүй үлджээ.
Чарль Нунан бол 20-р зууны ихэнх үед Анумын өмнөд болон баруун өмнөд нутгаар аялж, Европосын үлгэр түүхийг цуглуулж байсан ардын аман зохиол сонирхогч байсан. Түүний эхнэр Элигийн хэлснээр Чарльд нэг өдөр Оклахомагийн нэгэн тариачин айлын хашаанд ганцаараа амьдардаг хачин эмэгтэйн тухай түүхийг ярьж өгчээ. Фермер тэр эмэгтэйг огт эмэгтэй хүн биш, харин оролтны доор жинхэнэ мөн чанараа нуусан өөр зүйл байсан гэж мэдэгджээ. Нонон судалгааныхаа нэгэн аяллаа үеэр тэр эмэгтэйг хайхаар аялалд гарсан боловч тэр дахин үзэгдээгүй ор сургаггүй алга болсон. Удалгүй тусгийн худалдаачин Элин Нунантай холбогдож нөхрийнх нь Кэмерийг аялагч болж өгсөн тухай хэлсэн байна. Харин Кэмерний хайсанд зөвхөн дээрх зураг л үлдсэн байлаа. Жирийн үдшилхийн зураг гэж үү? Гэхдээ энэ зурган дээрх баяр ёслолын агшны талаар таны мэдэхгүй зүйл бол баруун талд байгаа Тайлер Хидл хэмээх хүүхэд хэдхэн цагийн өмнө эцэг эхээ хөнөөж цогцсыг нь дээд давхрын унтлагын өрөөнд нуусан явдал юм. Тэрээр найзуудаа үдшилтэд урахаасаа өмнө аимшигт үйлдэлийнхээ дараа 3 цаг цэвэрлсэн бололтой Хидл найздаа алхахын тухай ярьж дараа нь цагдаад мэдэгджээ. Энэ зургийг 1993 оны 2-р сард хамгаалалтын камерт авсан бөгөөд 10 настай 2 хүү Английн Киркби хотын худалдааны төвөөс 3 настай Джеймс Булгерийг хулгайлж байгааг харуулсан байна. Түүнийг 2,5 миль явган алхуулсны дараа хөвгүүд түүнийг үгээр хэлхийн аргагүй тарчлаан зовоож эцэст нь хүнд төмөр саваа шидэж цогцсыг нь төмөр замын зарим хэсэгт үлдээж алжээ. Хөвгүүд хүн амины хэрэгт буруутай тогтоогдож 20 дугаар зууны хамгийн залуу ял авсан алуурчид болжээ. Ер нь 8 оны 8-р сарын 15-нд Хойд Ирландын Тайрон мужийн Омог хотод аав охин 2 зураг авахулжээ. Үүний дараахан гэрэл зурагт харагдах улаан машин дэлбэрч 29 хүн амиа алдаж 220 хүн шархагдсан байна. Машинд бөмбөг дэлбэлснийг Ирагийн гал зогсоох хэлэлцээр болон сайн баасан гарагийн гэрээг эсэргүүцэж байсан Ираг салгасан жинхэнэ арам бүлэглэл үйлдсэн.